сая хэд хоног нэг ийм ажил хийгээд тэгээд юун зураг авалтын, яадаг зураг авалтын, яагаад ингэж хувцалсан гэдгээ эхнээс нь танарт ярьчихъя. Яавчгаа би эргэж эхлэе. Тэгээд алин болгон өөрийгөө муулдаг бичлэг хийх үү гэж бодоод энэ удаа болохоор би өөр нь юу хүсдэг, юу хийдэг, ямар зорилготой хүн юм бэ гэдэг талаас илүү таниулахаар ирсэн байна. Бүр өөх түүхээс нь яриад гэх юм бол би ер нь бол 10 жил 12 дугаар ангитай хувцас загвар дизайнераар сурахаар төлөвлөж исэн. Тэгээд ийм жижигхэн арт зургийн сургалтанд суугаад бэлтжижсэн боловч хангалттай сайн бэлтэж чадаагүй. Тэгээд сэтгэл зүйн асуудлын улмаас гадагшаа явж таг байхгүй юу? Нөгөө сургуулаа хөцөлдөж тэнцэж явж таггүй. Тэгээд Монголдо сурах гэсэн боловч аав хоёр минь эсрэг үзээд тэгээд төвчээр нь бол санхуд орсон. Гэхдээ тэр маань бол их амар буруудаагүй би одоо ингээд маркетингтаа дуртай чаддаг. Тэсний тэш нэг юм хүнд юм дутуу хайцсан юм амар байгаад иддэг штэ. Тэгээд юм хүсэл шунал пашн ингээд байнга өдөөгдөд идэг. Тэрэн шиг надаа ингээд хувцас загвараас ер нь хүн дээрх мэдрэмж юусоо байхгүй. Би яг л тийшээ зарцсан гэсэн болохоор тэр юм маань байгааддаг. Тэгээд одоо дахиад яг вэ гэд бодохоор би юу чаддаг вүлээ? Маркетинг чаддаг. Миний туршлага тийм байгаа. Тэгэхээр сонирхол маань, пашн маань өөрөө фэшн байгаа болохоор фэшн маркетинг гэдээ явчих юм бол надад яг болох юм байна гэдэг шийдэл авсны улмаас би тэрүүгээрээ сурахаар зорж байгаа. Гэхдээ мэдээж фэшн маркетинг гэдэг мэргэжил бол байхгүй. Тэгэхээр фэшн стари гэдэг мэргэжил байгаа. Тийшээ сурахын тулд надаа портфолио буюу би ер нь юу чаддаг хүн юм бэ гэдгийг илэрхийлсэн юм файл маань хэрэгтэй байгаа. Тэгээд би бодож байгаад за ер нь бол яг юм зураг авалт би өөртөө зориулаад хийчихье. Тэр зураг авалтан дээр би өөрөө хин бэ гэдгийг илэрхийлсэн дөрүүд гаргаад тэр болгоныгоо стайлинг буюу хувцснуудыг нь би өөрөө ингээд бүрдүүлээд лүкүүдээ бүрдүүлээд шаардлагатай жижиг аксессуар юмнуудаа бэлдээд тэгээд зураг авалтанд өөрөө модельээр ороод өөрийгөө илэрхийлсэн зургуудтай болчихъя. Тэрийг портфолио дээр оруулах юм бол илүү би хин бэ гэдэг нь харагдах юм байна гэдэг шийдэл авсан юм аа. За тэгээд тэрнийхээ дагуу би ингээд хоёр персона гаргасан. Тэгээд Pinterest маш их ухдаг, IG бас маш их ухдаг. Миний ингээд screen time бараг 14-5 цаг байдаг байхгүй юу? Өдрийн. Тэгээд би ингээд бүх зурагнуудаа цуглуулад энэ персонагаа бэлдсэн. Нэгдүгээр персона маань л энд харагдж байгаачлан Rebel гэдэг персона байгаа. Энэ дээр харагдж байгаачлан Rebel гэдэг маань бол өөрөө ямар нэгэн ёс суртахуун, дүрм журмыг жоох эсэргүүцэгч гэдэг агуулгатай. Тэгээ энэ надтай яаж нийцэж байгаа вэ гэхээр би ер нь бол одоо офис ажил, корпорат ажил хийдэг штэ. Тэгээ тэр маань бол надад ажлын хувьд асуудалгүй байдаг ч гэсэн dress code, guideline гэд баригдах зүйл маш их байдаг. Энэ нь надад эхний 1-2 сар амар асуудал болж байсан аахгүй би бүр HR-тад бодогдчихлээ. За. Тэгээд тэрнтэйгээ ингээд одоо жоохон зохицоод би ч дарагдаад манай ажлынхан ч тасаад дундаа болцсон гэдэг шиг би яаж ингээд офис хувцсаа илүү өөрийнхөө стилтэй хослуулах боломжтой юм бэ гэдээ суралцаад явж байгаа. Гэсэн хэдий ч яг нэг юм Rebel зам маань бол байдаг. Энэ маань юунаас гаралтай вэ гэхээр надад 3 үндсэн inspiration байгаа. Нэгдүгээр болохоор Nana гэдэг аним байгаа. Nana аним маань болохоор Ayazawa-гийн бүтээл. Ayazawa-д би бүр үнэхээр хайртай заяа. Яадаг эмэгтэй вэ гэхээр Японы хамгийн алтартай манга артистуудын нэг. Дүр болгондоо маш гоё характерыг суулгадаг. Характер болгоно нь хувцас болон стилтэй шууд нийцчихэд. Одоо жишээ нь Ayazawa-гийн нэг дүр нь ингээд шивэстэй байлаа гэхэд тэр шивэс нь хүртэл тухайн өөрийнх нь характер түүхтэй холбогдчихэдэг. Тэгээд анги болгон дээрх дүрүүдийн хувцлалт бүгд өөр байдаг. Хизээч нэг ч хувцас давтагддаггүй. Тэгээд үсний засалт нь хүртэл өөр болдог. Үзүүлж байгаа аксессуар нь хүртэл өөр болдог. Гэх мэтчлэн яг дүрүүд дээр маш гоё нарийн ажилтдаг артист байгаа. Тэгээ миний хамгийн дуртай хоёр манга нь бол яг тухайн Ayazawa-гийн маань хамгийн хоёр алтартай манга аним нь бас байдаг. Nana, Paradise Kiss 2. Тэгээд Nana-д би илүү дуртай. Paradise Kiss бол илүү fashion art school гэдэг ч юм уу. Түүх нь миний дуртай түүх боловч Nana-гийн дүрүүдийн илэрхийлэмж нь маш гоё байхгүй юу? Хувцалт нь бас маш гоё. Тэгээд Nana-гийн дүрүүд дандаа Vivienne Westwood-ээр хувцалдаг. Vivienne Westwood гээд бас алтартай загвар зохион бүтээгч байгаа. Тэр эмэгтэй аксессуарнууд болон шууд runway дээр өмсөж исэн бодит хувцснууд нь болохоор Nana-гийн дүрүүд дээр өмсөгддөг. За би энэ дээр ингэж жишээ харуулцгаая. Тэгэхээр энэ хоёр үндсэн төлөөлөл бол миний Rebel гэдэг лукийг
бүрдүүлэхэд гол инспирэшн болсон. Тэгээд манай Nana болон Vivienne Westwood-ийн үндсэн шин чанар нь юу вэ гэхээр нэлээд панк төрлийн стилтэй. Панк дотроо мини юбкнууд маш их өмсдөг. Дээрээс нь бариу топнууд маш их өмсдөг. Том аксессуарнууд бас их зүүдэг. Ийм имижтэй. Тийм болохоор би тэрийг илүү гаргахыг хүссэн. Тэгээд миний бас сонгосон өнгөний mood board маань хар болон ягаан байгаа. Би ер нь хар болон ягааныг маш их хослуулж өмсдөг. За тэгээд 3 дахь инспирэшн болохоор Leslie Liu гэж нэр гарч ирсэн pop уран бүтээлч залуу артист охин маань байгаа. Тэрний гаргасан Pop Girl гэдэг дунд би маш их дуртай. Тэгээд миний энэ mood board-ыг ер нь илэрхийлэх үндсэн 3 хүчин зүйл нь энэ 3 маань байсан юм аа. За 2 дахь персона маань болохоор boss look байсан. За би энэ дээр харуулчих. Энэ boss гэдэг look маань болохоор өөрөө намайг илүү илэрхийлж байгаа. Яг одоогийн байдлаар би маркетер ер нь бол илүү ингээд career ambitious хүн байгаа штэ. Тэрийг маань илүү илэрхийлэх look байх хэрэгтэй байна гэж бодсон. Тэгээд би fashion magazine editor look-ийг гаргахыг хүссэн. Энэ дээр бас яг миний инспирэшнуудыг дуусгах юм бол би 2000 оны кино айгүйх үздэг байсан болохоор Devil Wears Prada-гийн бүх ер нь л яг агуулга зохиол бүгд намд амар гой санагддаг. Тэгээд тэрнээс эхлэлтэйгээр баг миний fashion interest эхэлсэн ч байж магадгүй. Тэгээд сүүлийн үеийн кино гэх юм бол Emily in Paris байгаа. Emily in Paris болохоор ер нь илүү fashion marketing agency гэдэг миний хүсэж байгаа тэр inspirationтэй нэлийн дөхүү зураг одоо үйл явдалтай байдаг учраас би энэ хоёроо илүү барьж аваад энэ хоёроос санаа авсан лукуудыг бүрдүүлэхийг хүссэн. Тэгээд илүү офис лукууд байгаа. Энд дээр болохоор миний хамгийн дуртай бас нэг брэнд болох Miu Miu маань илүү зохимжтой орж ирж байгаа. Би өөрөө юм богино юбкнууд дуртай. Тэнгүүд Miu Miu-гийн тренд юбкнууд loafersтэй яаж хослуулж өмсдөг гэх мэтчлэн зүйлсээс нь би илүү инспирэшн авсан. За тэгэхээр энэ хоёр дээрээ би юм 4 лук бүрдүүлээ. Тус бүр дээр нь зураг авалтуудаа хийсэн. Энэний процессыг бичлэгийнхээ дараагийн хэсгээс үзээрэй за. За мэдээж зураг авалтын өдөр нь болоод хамгийн түрүүнд нүрээ бодуулсан. Манай Амина гээд мейкап артист маань намайг хүсэжсэнээр яг idol look хийж өгсөн байгаа. Тэр нь болохоор маш зөөлөн бодолт гэхдээ нүдээ тодруулаад тэгээ нэг юм баг зэргийн глам. За тэгээ зураг авалтынхаа газар очиход айгүй гоё том студ байсан. Дотроо юм хувцас ойдог хэсэгтэй. Тэгээ эхний look нь болохоор илүү boss look-ыг гаргах гэж хичээсэн. Тэгээд харж байгаа ажил ягаан зангаагаа илүү аксессуар болгож өгсөн байгаа. Хоёр дахь лук маань бол бас ягаан өнгөн дээрээ илүү тоглож өгсөн. Тэгээд harmony skirt-ийн оронд сарл midi skirt өмсөөд тэгээд доогоор нь гутлаа болохоор харин шидэж чадахгүй нэлээд удсан. Эхлээд цагаан сандалтай лукийг нь гаргаж үзээд тэгээд уг нь бол айгуугаа эмхтэлэг харагдчихсан. Тэгээд ганц хоёр зураг авч үзээ. За ер нь жоохон анх бодсон rebel look-с минь зөрүүд байна гэж бодсон учраас хоёр дахь гэдтэй хувилбараа сонгоод тэгээд зураг авалтаа дуусгасан байгаа. Гурав дахь look маань бол нөгөө boss гэдэг look гэхээ бас нэгэн хувилбарыг гаргаж үзсэн. Илүү аксессуар оруулага оруулсан. Сүүлийн look-ийг бол яг rebel буюу юм дүрмд баригдахгүйгээр хувцлах гэж хичээсэн. Нэлийн жоохон задгай дөө. Гэхдээ надад бол хамгийн таалагдсан нь байгаа. On camera Алц явж байна. Харж байна уу та нар? Алц. Яа тэгээ портфолиогоо хальт харуулхад нэг иймэрхүү болсон байна. Баярлалаа. Kiss.